Сайн уу залуусаа шинэ 7 өдрийн мэндийг хүргэе. Тэгээд энэ 7 өдрийнхөө weekly forecast-аар уулзж байгаадаа баяртай байна. Тэгээд шинэ бичлэгээ эхлэхээс өмнө бүгдээрээ өнгөрсөн 7 хоногт одоо хэрхэн тамга маань явсан талаар харцгаая. Тэгээд мэдээж хэрэг би 7 хоногт нэг удаа forecast-а хийчээд миний одоо энэ там хэрхэн явсан талаар би бас өөрөөснийхөө амар ингэж тухтай ингэж харж байгаагүй өмнө нь ягаад гэвэл 7 хоног тутам нэг өдөр болгон тогтмол шинжилгээгээ давхар хараад өдөр болгон нөгөө нэг арилжааныхаа боломжийг шинжилээд явдаг учраас тэгээд одоо л яг нэг харсан чинь бас ч өнгөрсөн 7 хоногт нэлээд олон шинжилгээнүүд он биелсэн. Ер нь бол Found-ийнээс босд нь бол таамгийн дагуу явцсан байна. Found-ийн болохоор яг үндсэн чиглэл өөрчлөгдөөгүй ч гэсэн тухайн үедээ л тухайн одоо газраар байж байна. За тэгвэл бүгдээрээ харцгаая. За нөгөө нэг юу маань ачиж байна. За энэ дээр алт те өнгөрсөн 7 хоногт бид нар алтыг доошоо харж ирсэн. Доошоо харахтаа болохоор weekly time frame-ийн retracement хөдөлгөөн орж ирэх магадaltaй. Тэгэхээр энэ зоонуудыг тэмдэглээд энэ зоонуудыг сэтгүүл ийшээ явах боломжтой гэж харж ирсэн. За тэгвэл одоо бодит чартыг харъя те. Бидний таамагласан таамаг хүрсэн, хангалттай хүрсэн, бүр доошоо орж ирсэн. За энэ дээр өнгөрсөн 7 хоногт яг миний таамгийг хараад алтны чиглэлийг авч чадсан бол хангалттай ашиг хийхээр байна. За дараа нь доллар индекс. За доллар индексийг болохоор за өмнөх зураг нь хаана вэ? За энд байна. Өмнөх зураг нь болохоор за энд нэг resistance line байгаа. Энэ line-ийн орой руу явж магадгүй байна. Эндээс бараг явчих واخа. Энэ daily uptrendтэй байгааг хэлж ирсэн. Тэгвэл daily time frame uptrend яг нөгөө down руу эргэж чадлаггүйгээр өмнөх ёроолын одоо дэмжлэг дээрээс дэшега явсан байдалтай харагдаж байна. За дараа нь биткойн байх тий. За энэ дээр бол биткойны явсан зураг байна. Өмнөх зураг нь хаана байгаа юм бол энд байна. Биткойныг болохоор бид нэр weekly одоо daily time frame дээр retracement-ийн хөдөлгөөнтэй эндээсээ буцаагаад одоо эндээс шалгаж аваад өмнөх орой руу buy дий. Яагаад өмнөх орой руу buy дий гэж ярьж ирсэн бэ гэхээр яг дээшээгээ харах гэхээр бас нөгөө нэг үндсэн одоо таргет бол хэцүү байсан. Ямарсан бүгдээрээ дээшээ харъя гэд тэгээд эхний хэлжинд өмнөх орой гэж ярьж байсан. Харин өнгөрсөн 7 хоногт нөгөө ерөнхийлөгчийн сонголт таарсан. За тэгээд дээшээгээ нийлэх хүчтэй хөтөл орж ирээд 79 мянга руу орсон байна. За гэх мэтчлэн за евро долларын хувьд болохоор ингэж харж ирсэн. Энд нэг одоо trend line гэхээс илүү энийг бол яг support line гэж нэрлэнэ л дээ. Support line дээр орж ирсэн ийшийг энийг одоо доошоо сэтлүүл өргөжлүүлээд доошоо явна гэж ярьж байсан. За тэгвэл тэр зураг маань хаана харъя. Энэ зураг нь наан цаана орсон байна. Одоогийн мэдрэмж ямарсан цэтгэлж байгаа. Тэгэхээр өргөжлүүлээд энэ евро доллар маань унах магадaltaй буюу тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр долларын индексийн хувьд бол одоо өргөжлүүлээд өсөлтийг үзүүлэх магадaltaй байна гэсэн. За гэх мэтлэн иймэрхүү биелэлтүүд болсон байна. Тэгэхээр ер нь боломжийн болсон байх шүү манайхаа. Ер нь бол ингээд 7 хоног болгон би weekly forecast хийгээд явахыг хичээн. Тэгээ та бүхэн маань ч гэсэн миний энэ бичлэгүүдийг үзээд өөрийнхөө арилжаанд одоо ашиглах зүйлсээ ашиглаад яваарай. За тэгвэл энэ 7 хоногийнхоо таамгийг бүгдээр харцгаая. За уусаа өнгөрсөн 7 хоногийн weekly forecast гэдээ байгаа заа манайхаа. Тэр forecast руу ороод юу ягаараа. Энэ хараа энэ. Одоо энэ ханшийн таамаг гэдэг. Энэ ханшийн таамаг руу орох юм болно шүү дээ тий. Ерөнхий нөгөө нэг swing талдаа чартнуудынхаа одоо хослуудынхаа шинжилгээг одоо авчин заяа. За энийг үзчихэд ойлгохгүй байвал энийг үзчихэд тэгээд одоо энэ бичлэгийг үзээрэй. Яагаад гэвэл одоо би маш товчхон явна. Яагаад гэвэл өнгөрсөн одоо 7 хоногт ойр weekly forecast хийгээд нэлээд нөгөө нэг дэлгэрэнгүй шинжилгээ хийсэн байгаа шүү. За алт тэгвэл weekly дээр ямар ч гэсэн retracement хөдөлгөөн орж ирсэн байдалтай. За тэгээд яг одоо Fibonacci хэд level дээр нь харъя. Яг одоо Fibonacci 78.6 гэдэг level. Тэгэхээр эндээс өсөөд өмнөх орой хүртэл явна гэсэн үг. Алтны хувьд. За тэгээд одоогийн байдлаар бол яг дэшегаа өслөө шүү гэсэн дахин өгөөгүй. Daily time frame-ийг down болгоцсон. За ингээд би тайлбар руу томруулъя. Daily down болгоцсон. За daily-г down болохдоо энэ ёроолыг сэтгэлэн шууд юм. За retracement доошоо одоо импульс явах магадлал өндөр.
За энэ зураг яг дараа 7 хоногт тэрэг болох бах те. Ингээд retracement доошоо ингээд импульс явах магадлал маш өндөр харагдаж байна. За тэгээд импульс явах юм бол weekly-гийн swing low руу. За энэ swing low дээр мөн адилхан өмнөх оройнуудын дэмжлэгийн зонд байгаа. За яг энэ ширхтээ хүрэх нь үгүй юу? За зүүн мөд татвал татгалах те. Ямар ч гэсэн тэгвэл энэ доошоо явна гэж харж байна. Одоогийн зурагтал. За яагаад гэвэл хэдийгээр weekly явах байгаа ч гэсэн бусад цагууд бүгд даун байгаа. 4 цагийг харцгаая. 4 цаг мөн адилхан даун тренд. Энд орж ирсэн retracement-ийн хөдөлгөөн бол 4 цагийн retracement-ийн хөдөлгөөн байгаа. За даун трендийн retracement-ийн хөдөлгөөн гэсэн. 4 цаг тэгвэл ингээд ороод ирсэн. За тэгээд ийшээ орж ирсэн. Яг одоогор бол өсөлт бол нэг амар хангалттай үзүүлээгүй юм шиг санагдаж байна л да. Ядаж ийшээ ч юм уу орж ирээд унавал зүгээр байж магадгүй. Тэгэхээр ингээд энэ ч юм уу те. Ингүүл ер нь бол зүгээр. Яг уу одоо бол угаасаа яг унна гэсэн дохио өгсөн байгаа. Гэтэ одоо энэ унна гэсэн дохиог бид нэр харахтаа шүү дээ. Шууд өмнөх ёроолоо сэтэлнэ гэхээсээ илүү. Ялангуяа өнгөрсөн 7 хоногт ерөнхийлөгчийн сонгуул энтертэй байсан учраас ханшийн хувьд бол маш хүчтэй савлгаа өгсөн. За тэгээд нэгэнт одоо ингээд Трамп гарах нь ойлгомжтой болцсон тий. Тэгээд эдийн засгийн одоо ирээдүйд гарах одоо тэр юу гэх юм тэр мөрийн хөтөлбөр бодлого тодлого баг ойлгомжтой гэж үзэж байгаа бол нэг амар сүртэй хүчтэй хөдөлгөөн хийхгүй байж магадгүй. Тэгэхээр эх 7 хоногт бид нэр юу гэж харах вэ гэхээр эхний ээлжинд бол эндээс ингээд даун болцсон шүү дээ. Retracement impulse short эхний ээлжинд энэ оройнуудын энэ ийшэл ер нь бол харуул зүгээр дээ. Хитрхи хол битгий бас типэ тавиараа эндээс харж байгаад ер нь бол ахаад гоё юу орж ирж гин үгүй юу. Ингиж орох нь тэгж магадгүй. Тийм учраас шууд доошоо типи тавингуудаа SL одоо холдуулахгүй зөөхгүй басаар хагаад SL цохиулах магадaltaй учраас ер нь техний ээлжинд би бол ингэж харж байна. Маргааш. Энэ хүртэл. Тэгэхээр өглөө дээшээ доошоо ямар ч гаптай гарч ирэх нүггүй юу. Эхний ээлжинд энэ орой хараад энэ оройноос хаачхыг дахиад би шинжилнэ гэсэн үг. Харин тэр бол бага цагаар би хэлсэн гэсэн үг те. Weekly дээр бол ингэх боломж байна гэсэн үг шүү. За. Энэ. Тэгэхээр эх 7 хоногт бол энэ байна. За дараа нь өөрчн бид нар долларын индекс шинжилдэг. За долларын индекс гэдэг бол харцгаая л да. Угаасаа энэ дахиад өөр юу байхгүй. Дахиад дээшээ нэг орой хийвэл хийн. За 4 цаг болохоор аптрендийн хөдөлгөөнтэй. За аптрендийн хөдөлгөөн нь retracement хөдөлгөөн оруулж ирсэн. Энэ хорионуудын дэмжлэгтэр орж ирэх нүг гэж бодсон чинь бүр доошоо ороод ирсэн. За тэгэхээр одоо бол энд орж ирсэн нь яг энэ чигээр одоо өсчихнэ гэсэн үг биш. Тэгээд бас ап хэвээрээ байна. За тэгээд дахиад дээшээ явах юм бол хаа хүртэл явах вэ гэхээр энэ resistance-ээс сэтэлх юм бол ийшээ явж болж байна гэсэн үг. Доллар индекс. За ингээд дэшээ гараад ирвэл мэдээж яриг евро ST унаж орж ирнэ. За евро долларыг болохоор ингэж харсан шүү дээ бүгд weekly дээр. Тэр weekly-г л хараад байгаа. Тэр эх 7 хоногт унаж орж ирэх юм бол эхний ээлжинд ийшээ. Баг ийшээ л. Тэгээ орж ирэх магадaltaй байна. Доллар индекс тэр чигээрээ breakout хийгээд өсчих юм бол евро доллар ингээд доош ороод ирэх юм. Биткойныг харцгаая. За биткойн бол одоо угаасаа яг шинжилгээ хийхэд амар хэцүү. Ягаад гэвэл weekly time frame угаасаа дээшээ импульс хөдөлгөөн явцсан. За тэгээд weekly дээр импульс хэрхэн явсан бэ гэсэн чинь импульс retracement импульс гэдээ явцсан. За тэгвэл одоо хэрвээ retracement орж ирэх юм бол эндээс дахиад long арилжаанд орно. За тэр болтол одоо бол яг long ороход бас эрсдэлтэй. Ягаад гэвэл угаасаа маш хүчтэй импульс хөдөлгөөн явцсан. За тэгэхээр long орж ирэх магадлал одоо retracement-ийн хөдөлгөөн орж ирэх магадлал. За weekly дээр бол яг ингэ шаргаж байгаа ч гэсэн weekly бол бид нар тэтэрхийн холын зурвал байж магадгүй. За тэгэхээр daily-гээр харахаар ер нь бол ингээд импульсийн хөдөлгөөн байна. Тэгэхээр ер нь энэ хэсэг нэлээд чухал зам болж байгаа. Энэ хэсэг. За би weekly-г устгах чи заяа. За weekly бол энэ шүү манайхаа. Ингээд дэш явах болов шүү. За эднэрийн дээр орж ирэх юм бол штэ. Үнэхээр ирээдүйг таамаглая гэвэл нэг доошоо ядаж 38.2 дээр орж ирвэл хасаж 61.8 баг ийшээ. Тэгэхээр чи нэг 98,000 руу дараагийн weekly-гийн импульс явах магадaltaй л байна. Ингэж орж ирвэл гэсэн үг. За тэгвэл daily дээр бид нар богино цаг дээр хэрхэн арилж байгаа гэж. Daily дээр болохоор импульсийн хөдөлгөөнтэй одоо retracement-ийн хөдөлгөөн гэж эдрийг бол хэлэхэд хэцүү болж байгаа. Энэ
Энэ хэд бол. За 23.6 хүрсэн л юм байна те. Энийг тэгвэл баг ингээд явцсан л юм биш үү? Баг daily дээр retracement хийцэн гэж үздэг юм шүү. Хараа. Impulse retracement impulse. За тэгээд ингэж яваад 23.6-аас ойгоод дээшээгээ импульс яваад тасах 27-гаар Fibonacci таргет хүрсэн. За тэгэхээр одоо энэ дээр яг хөхөр буцаад retracement-ийн хөдөлгөөн орж ирэх ёстой. Fibonacci-гийн level хүрсэн биш үү? Тэгэхээр шинэ импульс эндээс энэ хүртэл гэсэн үг. Retracement орж ирвэл эндээс хаа хүртэл орж ирэх нь вэ? Бүгдээр харж агаад тэгээд дараагийн юугаа хийх нэ? Арилжаанд орно. За эх 7 хоногт бол биткойн ингэж харж ирнэ гэсэн үг. За тэгэхээр ядаж энэ оройнуудын ч юм уу те дэмжлэгтэр орж ирвэл за эх 7 хоногт нэг 82500 хавцаа явах боломжтой байна биткойн. За ингээд товчхон дуусах юм. 11 минут болсон байна. Ягаад ингэ товч гарсан гэхээр бүх трендүүдийг өнгөрсөн 7 хоногийн weekly одоо forecast-н дээр хийцэн байгаа шүү. За тэгээд бүгдээрэнд нь амжилт хүсье. Арилжаандаа бас энэ бүхэн маань та бүхэнд хэрэг болох юм бол миний зорилго болно гэсэн үг. За баяр таа байна.